Хэрвээ та юм олон үг хараад би чинь юу гүрхдэг айдастай бол яг одоо бичлэгнээс гараарай гэж зөвлөе. За юу яцхан бамбарнууд минь. Цаадах чинь хальт яралтай гадагшаа яваад ажил төрлөө амжуулаад явсаар байгаад эцэст нь гэртээ ирээд шууд сувгийнхаа ажилд орлоо. Энэ удаад ярих кино бол Дөнгөж саяхан буюу энэ оны 7 дугаар сард олон улсад нээлттэй хийсэн Өмнөд Солонгос улсын Ghost Train нэртэй киног оруулахад бэлэн боллоо. Нээлттэй хийгээд нэх удааг байгаа болохоор элдв сонирхолтой мэдээлэл энэ төр ер нь л бага юм байна лээ. Тэгэхээр олон юм ярилгүй шууд кино руугаа орцгоё. Нэгэн залуу метроны түнэл дотор шалгалт хийх явцад гинтэл нэг хүн харагдсанаа араас нь метро ирэн мөргөж буугаар кино маань эхэлнэ. Энэ бол манай киноны гол дүр болох аимшигын контент хийдэг ютубер Дакион. Манай Дакион нэгэн метро стейшны харуулгахтаа эртнээс холбогдож байгаад ашгүй нэг уулзах завшаан олдож буйна энэ. Манай хүн шууд би ийм ютуб сувг ажиллаулдаг. Гэхдээ сүүлийн үед дандаа гоо сайхны бьюти ютуберууд их хандлт аваад миний сувгийн хандлт буураад байгаа. Таны хариуцч буй энэ стейшн элдв сүнстэй энтер гэдгээр алдартай юм байна лээ. Та надад өөрөө мэдэх түүхүүдэд яриад өгч болох уу гэхэд үнэ ах уу? Шууд л чамшигийн мөнгөний төлөө явж буй өчнөө олон хүмүүс ирдэг. Одоо хурдан буцаал гэн. Харуул ахыг нэлээд судалсан манай Дакион ёстой л нэг ховрын бараа болох нэгэн сөөжөө гаргаж ирэхэд үнэ харуул ахч шууд л нам балтхан тэр. Манай Дакионы өвөө нь архины үйлдвэрт ажилладаг тул манай хүнд иймэрхүү ховрын бараанууд бол асуудалгүй л олддог юм шиг байгаа. Мэдээж харуул ахгүйч нам балтаж өгсөн сөөжөөг нь задлан манай хүн утсан дээрээ voice recording нь ажиллуулснаар нэнхүү алдартай Гонлим стейшны эвгүй түүхүүдээс ярьж эхэлнэ. Нэгэн сурагч залуу нэлээд согтуу шинжтэй метронд явж байхад нэг хүүхэн яагаад ч юм хаалга мөргөөд л зогсоод байдаг. Мань сурагч ч юм бодохгүй буугаад метроны лайнаас солихоос өмнө дэлгүүр ороод кофе тамхитай авахд цаана нэг гэр оронгүй гэмээр ах худалдаг жоохон загнуулаад гарч харагдана. Мань сурагч кофегоо уугаад метрогоос илгээд гэртээ харих метрондоо суутал бас л нөгөө эмэгтэй хаалга мөргөөд л зогсоод байх нь тэр. Хамаг хүмүүс буухад нөгөө эмэгтэй ганцаараа л үлдсэн тул сурагч залуу нийгэлж ирэхэд босоо цааш яван өөр бүхэхт ортол нэг өвөө сууж харагдах ба нээж нь залхан миний хүү хоол ундаа идж байгаа өстэй дахиад л ууж идээд яваад байгаа юм биш вэ гэдэл жаад угалж байснаа хүүрүүгээ нэг мэдээ явуулсан байдаг. Мэдээг нь үзтэл яг одоо очих гэж бүү Гонлим нэртэй стейшн дээр 20 орчим насны нэг эмэгтэй өсрөн амиа хорлсон тухай мэдээлэл байх ба мэдээний бичлэг рүү ороод үзвэл яг сая өөрт нь харагдаад байсан эмэгтэй бас л толгоогоор шилэн хаалтыг мөргөж байгаа харагдахад сурагч залууд сандран харвал 지금 들어오는 열차는 주시기 바랍니다. Эхний түүхээч ярьж дуусахтаа зэрэгцэн манай Дакионы авчирсан ховрын сөөжүүрч дуусан манай Дакион гэрийн зүг гэдэн годом. Маргааш нь ажил дээрээ байхад ажлынх нь краш болох энэ монхор залуу чичин ууг нь шилгүй бол хөөрхөн юм бэ штэ энтер гэж бас хурган ханд шидэстэй. Манай хүн ч нөгөө Гонлим нэртэй стейшны хэргийг сувгтаа оруулах гэж байгаа гэхэд ажлынх нь бьюти ютубер болох энэ үнэг шиг хүүхэн надад ч дээ тиймэрхүү аимшиг юм хүн ер нь үзэхгүй энтер гэж жаал үгээр идэж байгаад л яваад. Энэнд нь чарлахсан манай Дакион ч дахиад нэг ховрын арх бариад Гонлим өнөө харуулах дээр очин найрсаар байгаа дараагийн түүхээ яриулахаар болдог. Өөрийн гадаад төрхөндөө сэтгэл дундуур байдаг ахлах сургуулийн нэгэн сурагч охин гэртээ харахаар метронд суутал эсрэг талд нь бөөл хагалгаа хийлгсэн гэмээр нүрээ битүү марлаар ороочихсон нэгэн эмэгтэй сууж харагдана. Метроноос буух гэтэл өмнө нь өөрт нь хичээл заадаг байсан краш багш нь таарсан ч найз охинтой болсон гэдгийг нь мэдээд сэтгэл гонсгор л цааш явна. Яг нөгөө Гонлим стейшн дээр ирэн метро лайнаас солихоор цааш явах замд нь бөөл гоо сайхны хагалгааны сурчилгаанууд харагдаад л хөөрхий юм бодож яваа илт харагдана. Цааш яван дараагийн метрогоо хүлээж авахад нөгөө нүрээрээ битүү боолт ийлгчихсэн эмэгтэй гартаа нэг сонин аягтай хүчил шиг юм барьчихсан. Хажууд нь нэрэн хамарчин их гоё юм аа. Хамарчин их гоё юм аа гээл давтан хэлээд л байх ба. 코가
너무 예쁘세요. 감사합니다. 코가 너무 예쁘세요. 코가 너무 예쁘세요. 코가 너무 예쁘세요. 꿀이 너무 예쁘세요. Нүүл явдал одоо үедээ ирэхэд манай Дакион харуулахаас та ер нь энэ түүхүүдийг хаанаас сонссон гэхэд харуулах уу ч юм ярилгүй шууд унтаад л өгдөг. Манай Дакион ч ахаа сонссон түүхүүдэд баяжуулан бичлэгүүдээ хийгээд ажлынхаа краш монхор залуудаа үзүүлтэл өнөөх нь гоё болжээ энтэр гэдэл их л баяртай харагдана. Гэтэл хийсэн бичлэг дээр нь юу гэдг нь мэдэгдэхгүй нэгэн сонин уув улаан уух юмны автомат машин харагдах ба дотор нь хүн орчихсон мэтлээ их сонин харагдах нь тэр. Манай Дакионч тэр автомат машиныхын зургийг барин харуулах дээр ирэн ахаад нэг ховрын ярихаар панаалдаж ахин нэг түүх сонсохоор болдог. Энэ удаад бүр ахыг найрахын тулд бүр хамтдаа хүртэл ууж эхлэх нь тэр. Харуул ах уу метроны буудал бол энгийн л нэг хүмүүсийн дайраад өнгөрдөг газар. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд бүхий л амьдрал нь байдаг юм шүү гэснээр Гуанлим стейшн дээр баарг л амьдардаг байсан нэгэн гэр оронгүй залуугийн тухай түүхийг ярьж эхэлнэ. Өнөө залуу бага хэдэн зоосороо гомон авах гэсэн ч хүрэхгүй дэлгүүрийн худалдагч охин загнуулаад л гарч харагдана. Энэ хэсэг нь яг нөгөө өмнө гарсан шарччихсан оюутны түүхтэр гардаг хэсэг нэгоц. Гэр оронгүй залуу уух юмны автомат машины доогуур хүмүүсийн унгаасан зооснуудыг түүж явахдаа нэг юм сонин ув улаан зоос олдог. Юу гэдгийг нь мэдэхгүй ч зооснууд дундаа хийгээд хадгалах ба 0 орохдоо бас өөр нэгэн гэр оронгүй нөхөртэй тааралдаад энэ улаанаас бусад бүх зоосоо дээрэмдүүлчихэн тэр. Мөн овшиг би аландаа гэдэл нэлээд ууртаа сууж байхад эсрэг талд нь нэг хүн явж харагдах ба гинтэл ард нь байсан уух юмны машин ув улаан автомат машин болчихсон байхыг олж харна. Бүүр гайхаад өгөхөд үзтэл уух юмны үнэн нэг ширхэг яг нөгөө улаан зоос гэсэн байсан шууд зоосоо хийгээд гарч ирсэн лаазыг нь задлаад уух гэтэл доторх нь таг хоосон байх нь тэр. Мань залууч гайхаад хартал нөгөө талын тавцан дээр байсан хүн нь байхгүй болчихсон харин хувцсан тэр чигтээ үлдчихсэн байх ба газ тойрч очиод үзвэл яг нөгөө улаан зоосноос нь хоёр ширхэг газар эргэлдээд л байж байдаг. Энэ хувцснуудыг нь 0-д оруулаад газ нэгжээ төрөвчөнд нь байсан мөнгийг нь хувцтай нь аваад нөгөө жижиг дэлгүүртээ ороод ёстой л нэг сайхан идэж гарна да. Нэмээд уух юм авах гэтэл сая олсон мөнгө нь хүрээгүй тул өнөө улаан автомат машин байж магад гэд очтол нэрэл дахиад гараад ирчихсэн байх ба энэ удаад лаазтай уух юмны үнэн 2 улаан зоос болсон байх нь тэр. Мань хүн ч өнөө олсон 2 зоосоо хийгээд дартал нэг лааз буугаад ирэхдээ зэрэгцэн өнөө гайтай дээрлэхээ дээрэмдээд байдаг залуу гарч ирсэнд өмнөх удаад яг энэ лаазыг нь задлахад нөгөө талд байсан хүн нь шууд алга болсныг нь санаа тийм ижиттэй лааз байж магадгүйгээд гайтай дээрлэх нөхөр рүү харж байгаад шууд улаан лаазаа онгойлготол 뭐 하는겨? 아, 좀 이렇게 보이는 게 이게 뭐? 살려주세요. Ерөнхийдөө энэ улаан автомат машин болон улаан зооснуудыг нь яаж ажилдаг тухай мэдсэн мань залууч ёстой л галзуурч гарна да. Орой үчээр ганцаараа байгаа хүмүүсийг лаазаараа алга болгоод хамаг мөнгийг нь аваад новоо мөнгө төрөхтэй ч болж үсгэцгээ чанцлуулаад ёстой цэмбигээд л ярих юм тэр. Асуудалгүй мөнгө олох арга олсон мань залууч байнгын луухолж нэг өдөр нэлээд халамцуу явж байхад яг нөгөө талынхын тавцан дээр өөрийнх нь таг мөнгөгүй өрвийсэн үеийн нөгөө улаан машиныг оролдоод байж байх ба яаран сандран битгий гэдэл орилоход өнөөх нь шууд л өнөө улаан лаазаа задлчихдаг. Өөрөөр хэлбэл бүр анхын улаан лаазыг яадаг тухай мэдлгүй задлан алга болгосон хүн нь өөрийнх нь ирээдүйн хувилбар байсан байдаг. Тиймээс л энэ метроны буудлаас маш олон хүн ор сураггүй алга болж нойлын өрөөнөөс нь маш олон хүмүүсийн хувцснууд байнга л олдох болсон гэд. Түүхээ ярьж дуусгаад харуул аххууч нилээ модож манай Дакионч бүр тасварсарсан байсан тул аххуу манай хүний дээгүүр юм бүтээгээд ажил дээр унтуулахаар болдог. Маргааш нь ч болж манай хүн ажлын краш монхортойгоо юм идэж байхад өнөө
өнөөх нь би чамд сайн гэж хахтлан хэлсэн нь ашгүй зүүдл байсан байж таардаг. Зүүднээсээс ирэхэд Crash монхортой нөгөө beauty youtuber үнэг хүүхэн ёстой л нэг ангалзаадл байж байх ба манай хүний сувг энэ үнэг шиг хүүхний сувгийг давхад нэлээд л төгсөн харагдана. Манай Дакён ч үүнд нэлээд урлан бас нэгэн ховор арх олж аваад харуулах дээр ирэн ёстой л нэг ховлож эхэлхэн тэр нэг үнэг шиг хүүхэн ёстой хуурамч нүрээ өөрөө ч бодож чаддгүй байж beauty контентууд хийдэг. Контентууд нь шал хуурамч. Миний контентууд бол хажууд нь хамаагүй чанартай гэж гомдлоход харуулах уу та нар дандаа л нэг юм тооны араас хөөцөлдөж хоорондоо арсалдах юм. Одоо ер нь миний түүхүүд боссон. Чи дахиж ирэх хэрэггүй гэж манай хүнийг бааргал соёлтойгоор хөгөөд явуулчихдаг. Манай хүн ч ажил дээрээ ирэхэд ажлынх нь 1 сая дагагчтай болсонд нь баяр хүргэн гинтийн бэлэг барих ба энэ үед өнөө үнэг шиг хүүхэн цаана нь муухай атаархсан шинжтэй л харж зогсно. Манай Дакён ч инээд алдан сүүлд оруулсан бичлэгнийхаа комментуудыг үзэж байхад нэг коммент нь наа түүхүүд чинь бүгд үнэн шүү. Дахиж битгий тийшээ очоорой хэмээн бичсэн байдаг. Мэдээж нэг юмны үзүүрээс барьчихлаа даа гэж бодон манай хүн шууд л тэр нөгөө коммент бичсэн хүнтэй цаг товлон уулзах ба хамаг юм боож багасан бүр нэг K-pop одшгөл эмэгтэй хурж ирснээ шууд та бүх бичлэгээ устгасан дээрээ олон нийт тэр газрын тухай мэдэж болохгүй. Учир нь нөгөө Гуанлим гүр гэхэд манай Дакён гинтэл нэг юм санснаа юу вэ нөгөө хэдэн 10 жилийн өмнө шашны калтынхан бөөндөө өгдөг үү гэхэд нөгөө эмэгтэй баарг л уйлах гэж байгаа мэт хоолоогоор ааха яг мөн наад Гуанлим стейшн чинь тэр Гуанлимийн сүм байсан газар баригдсан. Тийм л учраас ийм сонин зүйлс болоод байгаа гэснээ шилээ аваад царайгаа харуултал нэг нүд нь бүр байхгүй болоод ойчсон нэлээд эвгүй царайтай хөөхөн байхан тэр. Тэгснээ шууд манай хүний гараас зурж аваад тийшээ битгий оч гэдэл яг л галзуу хүн шиг орилж байгаад л нэг хий зүйл олж хараад гараад гуйчихдаг. Манай хүн ч ажил руугаа явах замдаа интернетээр тэр түүхийг нь хайтал Гуанлим гүрний нууцлах шашны калт гэх мэдээ байх ба ороод уншвал бүр 50 жилийн өмнө буюу 1973 оны 10 дугаар сарын 3-ны өдөр энэ сүмийнх нь нийт 40 гишүүн сүм дотроо учир битүүлгээр нэгэн зэрэг амиа хорлсон гэх мэдээ байхан тэр. Нүүнд нь эвгүүцсэн манай Дакёнч нэрэл сувга хаадаг юм билүү гэсэн ч нэг л зориг нь хүрдэггүй. Гэтэл гинтэл ард нь нэг чимээ гараад очиж харвал Crash монхор нь өнөө үнэг шиг хүүхэнтэй бүр озолцоод л байж байхан тэр. Мэдээж л манай хүн бүр хаг уурлаад л гараад явдаг. Маргааш өглөөнч болоход Crash монхор нь таарад хоёулаа орой хоол идэхүү энтер гэхэд манай хүн нэлээ ууртаагаар чи өчигдөр орой ажил дээр ирсэн үү гэхэд өнөөх нь үгүй би гадуур ажилдаа байсан штэ гэхэд манай Дакён үүнд нь итгэлгүй уурлаад л шилбэлзээд л яваад өгдөг. Орой нь болоход бааргал хөөрэ ах мэт болсон өнөө харуулах дээр ирэн ахаад яг ганцхан түүх гэж асууж эхлэх ба харуулах миний бие маш муудаад байгаа. Эмнэлгээс намайг ажиллаа бойл гэсэн хэмээн хэлснээ яг чам шиг хит их тоонд ач холбогдол өгдөг. Бусдын анхааралд байх бүр донтой болчихсон нэг эмэгтэй гэдэл яриагаа эхлүүлэн ахин нэг түүхийг ярьж өгөхөөр болсон нь манай хүний ажлын өнөө үнэг шиг эмэгтэйгийн түүх байхан тэр. Киноны цаг хугацаа жаахан ухрах ба үнэг шиг хүүхэн гэртээ хайрах замдаа метронд лайв хийж байгаа дуусгаад бариулнаас бартал нэг тийм балиар нэлцэн хай зунгах шиг юмнаас барьчихдаг. Маргааш нь ажил дээр ирэн яг л өмнө гарсан шиг манай хүнд одоо тэгээд иймэрхүү аимшигын контент энтер хүмүүс үздэг юм өдөө гэдэл жаал даапалж байгаад явж харагдах ба монхор залууч энийгээ болсон дээр шүү гэдэл ярилцаж байхад үнэгний хамраас яагаад ч юм шууд цус гараад л эхэлдэг. 0 ороод цусаа цэвэрлээд хартал нөгөө нялцанхаа юм барьсан гарын алган дээр нь сонин 3 толб шиг юм байх ба эмчид очоод үзүүлтэл нэлдв бактеритэй юмд хүрсэн байхаа би тос өгёо л гэн. Нэмлэгээс гараад харих замдаа манай хүнтэй таарад бас л боо үгээр идэх ба гинтэл хамраас нь ахаад бүр яг нэг тийм усны карант онгойлгож байгаа мэдл цус бүр асгараад л гарах ба ашгүй энэ нь зүүд байсан болж таардаг. Өмнө нь гарсанчлан манай хүнд ажлынх нь 1 сая дагагчтай усанд нь баяр үргэж байх үед энэ үнэг их л муухай харж зогсноо гэртээ харахаар метронд сун өөртөө би бол номер 1 beauty youtuber энтергээд л өглөө зогсож байхад 오늘은 오른쪽입니다.
Нүүл явдал одоо үедээ ирж манай Дакён ч энэ түүхийг нь сонсож дууснаа шууд харуулахаас энэ шашны калтынхны бөөндөө өгсөн тухай та юу мэдэх үү? Магадгүй энэ калтынх нь толгойлогч нь одоо ч гэсэн амьд байж магадгүй дээ те. Та мэдэх юм байвал надад хэлээч гээд дахиад байцааж гарна. Харуулагч нэлээд юм бодсон шинжтэй өөдөөс нь харж байснаа. Чи үнэнхээр уулзмаар байгаа бол 5 дахь өдрийн шөнийн яг 3 цаг 34 минутанд Гонлим стейшн дээр оч. Тэр үед нэг метро ирнэ. Тэрэнд суувал чи тэр хүнтэй уулзаж магадгүй л гэнэ. Энэ үеэр манай хүний краш монхор нь ажил дээрээ байж байхад цагдаа нар ирж уулзах ба нэгэн сонин зүйлийг хэлж өгдөг. Тэр нь манай Дакёны YouTube сувгийн тухай байх ба сүүлийн хит хитэн бичлэгт нь яриа өгöd байсан тэр Гонлим стейшн ахлах харуулна байх боломжгүй. Учир нь тэр харуулна айл 3 жилийн өмнө Орос ураггүй алга болсон штэ л гэхин тэр. Мэдээж үүнийг нь сонссон манай монхор залууч бүр шок. Нөгөө талд нь манай хүн харуулахын хэлсний дагуу яг нөгөө цагт нь буюу шөнийн 3 цаг 34 минутанд Гонлим стейшн дээр ирэхэд тэнд нь муура цүнхэндээ хийсэн ганцхан залуу сууж харагдана. Муур нь хэсэг мявлаж гэрлэн анивчих ба нээрэл хар шөнөөр ганц метро ирсэнд нь чанартай контент бэлдэх хэрэгтэй гэдэл манай хүн зориглоод шууд суух ба нард нь суугаагүй үлдсэн өнөө мууртай залуу гинтэл урд нь гараад ирхэн тэр. Найд сандран үсрээд буухад яг л өнөө Гонлим стейшн дээр хിവэрэ байх хэдий ч өнгө төрх нь бүр хаягдаад асар олон жил болсон мэт л харагдана. Хажууд нь ирэх метрон хүртэл бүр үжирч муудсан метро байх ба хаалга онгоохтон зэрэгцэн орвол шалан дээр бөөн цус олчихсан ганц станц хэвтэж байдаг. Манай хүн ч станцыг аван бүр лайжчирсан хоолоогоор байна уу гэтэл өнөө харуулах чиний сониуч зан чамааг энэ хүртэл авчирна гэж би анх чамааг харахтаа л мэдсэн. Чи үүргэлж миний ярих түүхүүдийг сонирхож байсан. Гэхдээ намайг хэн болох тухай огт бодоогүй. Би ер нь хин юм бол би яагаад чамд энэ түүхүүдийг ярьж өгсөн юм бол миний чамд ярьж өгөх хамгийн сүүлийн түүх бол миний өөрийн түүх гэснээр харуулахын түүхийн дүрс рүү шилжинэ. Нингийн нэгэн өдөр харуулах ажиллаа хийгээд байж байхад хяналтын камерт нэгэн хүн харагдах ба туслахаа шалгуулахаар явуулсан нь бүр киноны эхэнд метрон дайруулж өгдөг. Бас дөнгөж сая манай хүнд харагдаад байсан нөгөө эвгүй царайтай мууртай залуу байхан тэр. Мэдээж туслах нь явж байгаад холбоон тасарсан тул харуулах өөрөө шалгахаар араас нь очтол бөөн цуснууж болчихсон таг хуучин метро байж байдаг. Харуулах хууч с ижигтэй бүх зүйлсийг шалгах ёстой тул авираад гартал гинтэл метро нь өөрөө шууд хөдлөөд бүхээг нь битүү шашны гэмээр бичээсүүд бичгснээр харагдсанаа тэсхийн аргагүй халуун болж эхэлнэ. Харуулахын гутлын уул хүртэл хайлаад эхэлсэн тул сандал дээр үсэрч гараад аваарын тормосыг татах гэтэл гаднаас нь битүүл цустай гарнууд цонх балбаад нэлээ юм болж ашгүй нэг аваарын тормосыг татаж зогсоож чаддаг. Гэтэл метроных нь хаалгач онгоохгүй байх ба нэг сонин зүйл туслахын толгойг нь барьчихсан харуулснаа цаашаага харанхуй руу ороход метро нь буцаад бөөн шашны гэмээр бичээстэй болон шалнаас нь бөөн гар гарч ирээд харуулахыг аваад явсан байдаг. Ерөнхийдөө бол 3 жилийн өмнө энэ харуулах ингэжл өнгөрсөн юм байна лээ. Нүүл явдал одоо үедээ ирэхэд харуулах манай Дакёнд станцаар нь чи энэ газрын тухай сонссон л үсттэй. Энэ Гонлим стейшн баригдсан газар яг тэр сүмийн мөргөлийн өрөө байсан. Би чамайг өдөрдөгчтэй нь уулзуулж өгье хэмээн хэлснээ тасалчихдаг. Манай хүнч бүр ёстой л нэг уйлахын наагуурын болоод метроноос гарах гээд үзэж тарж байхад харуулах гинтэл гарч ирэн өнөө станцаараа чамтай өнгөрүүлсэн хэсэг хугацаа сонирхолтой байлаа. Санахал байх та гээл муухай инээхэд метроч хөдөлж манай хүн бүр цаашлан лавшруулад харвал харуулах биш өөрийнх нь дүрс харагдаад л ард нөхцөрнө. Хэсэг хугацааны дараа өнөө монхор залуу Гонлим стейшн дээр ирэн элдвийг ажиж байхад гинтэл манай Дакён гараад ирэх ба гүйж очоод яага утсаа авахгүй байсан хаана байсан гэдэл жаахан уралтал манай хүн их л эвгүй инээснэ би чамд гоё түүх ярьж өгөх үү хэмээн хэлж буугаар кино маань дуустдаг. Мэдээж манай Дакён тэр калтын тэргүүнтэй нь уулзан өөр ертөнц рүү явсан юм шиг байна. Одоо харагдаж буй энэ бие нь яг л 3 жилийн өмнө өгсөн харуулах шиг л гэсэн үг.
Яа бас л эвгүй кино байлаа шүү те. Тэр нөгөө үнэг шиг хүүхний хэсэг дээр гардаг тийм олон нүхнээс айдаг над шиг хүмүүс юу байгаа юу. Тоороо нь бол яг тэр хэсгийг эвлүүлэхдээ бараг л нүдэ анжаагаад л эвлүүлсэн дээ. Яг тэгээ дараагийн кино нэх удахгүй тул манайх юу их мэдж байгаа штэ те. Саба дараад сүсгэлээ сууж байгаарай.